За миний хувьд энэ хаврын чуулган бас их үр дүнтэй бүтээлч ийм чуулган боллоо гэж харж байгаа. Ялангуяа хоёр анхдагч хуулийг одоо өргөн барьж батлуулж чадсан нь бол энэ эрүүл мэндийн салбарт тэр дотроо анагаахын шинжилгээ ухааны том ололт болсон эргэтэн эдийн шилжүүлэлт суулгахын тогтолцоог улам одоо зөв болгох, хөгжүүлэх, эмчилгээнээс хоцордог эрх зүйн орчин биш. Эрх зүйн орчин эмчилгээгээ өөрөө чирээд явдаг ийм тогтолцоо бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэлээ гэж харж байгаа. Тухайлх юм бол бид одоо эргэтэн эдийн шилжүүлэлт суулгах тухай хууль баталснараа энэ бол одоо хэсэг эмчийг хамгаалах гэдэг юм биш. Энэ бол хэсэг одоо өчтнүүдийг хамгаалах гэдэг юм биш. Ерөөсөө амь аврах тухай хууль байхгүй. Амь аврах тухай хууль. Тийм учраас энэ хууль бол одоо маш чухал. Зөвхөн одоо эргэтэн салгаас гадна бас үүдл эсийн шинжилгээ ухааны ололтыг хөгжүүлэхэд бас тодорхой хувь нэмрээ оруулна гэж харж байгаа. Цусны донорын тухай хууль бас анхдагч хууль баталж чадлаа. Жишээлх юм бол цусны донор гэдэг бол авлагагүй өглөг. Тусал цус өгж хүний амь насыг аврах найдвар төрүүлдэг ийм чухал хууль. Тийм учраас авлагагүй өглөг өгж байгаа цусны доноруудын нийгмийн асуудлыг зохицоор нь харж чадсан ийм хуулийг бас баталсан бас одоо Монгол улсад одоо цусны хэрэгцээ хэрэглээ илүү чухал болж байна. Би одоо 30 гаруй жил одоо мис ослын эмчээр ажиллаж байна. Дээхэн үед заримдаа бүр ширээний ард зогсоод хагалгааны ширээний ард цус нь хүрэхгүй, цус байхгүйгээс болоо хүний амь насыг аварч чадахгүй байх тийм одоо аюултай байдал орж ирсэн одоо хүртэл санаас гардаг. Тийм учраас энэ цусны донорын хуулийг баталсан бас одоо эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил авчирлаа гэж харж байна.